За сайн бацгаана уу, Ганбаатар байна. Миний сууг тавтай морил. За өнөөдөр би коронавирус туссан талаараа яаж идэгсэн талаараа хүмүүст хэрэгтэй болоо гэж одоо оруулахар шийдлээ. Би энэ талаар яг тусдан даруйдаал өөрийнхөө medium дээрх блог дээр оруулсан байгаа л да. Энэ дээр холбоос байгаа та энэ талаар дэлгэрэнгүй уншиж болно. За тэгэхээр нэг иймэрхүү юм бас юм аа. Өнгөрсөн оны 10 дугаар сард би 10 дугаар сарын сүүлээр Унгар улсад сурж байхдаа киноны арын хэсэгт нь олонний хэсэгт нь тоглосон байгаа. Battle гэдэг Норвегийн кино байдаг. To the mortician, I gotta do what I gotta do. Mask on my face, black in my veins. I gotta do what I gotta do. I pray to God, He never came. I'ma do me, I'ma do me. That's in my blood, I never change. This is the toast of the underdogs. Now we doing it our way. Here's the report to the stage. Тэр киноны Battle 2 гээд 2 дугаар анги нь хийгдэж байгаа. Тэрний бүжгийн тулааныхын шүүгчийн дүр тоглоод тэгээд 3 өдрийн зураг авалт байсан. Тэр зураг авалтанд өглөө нь ороход бүх хүнээс шинжилгээ авч лээсэн л да. Гэхдээ айгүй олон хүмүүс байсан болохоор жоохон гурилдаад яг хамар мамарнаас нь аваагүй зөвхөн ингээ хоолооноос нэг 2-3 секунд арчаал авчихсан. Тэгээд бусад хүмүүсийг болохоор өдөр болгон өгөөрэй гэжсэн ч гэсэн яг нөгөө гол жүжигчд тэгээд би бас жоохон гол жүжигчтэндээ орно. Тийм болохоор намайг бид нарыг ер нь бол нэг өдөр болгон шинжилгээ өгүүлээгүй. Тэгээд эхний өдрөө би за дотор зураг авалт болно, байшин дотор зураг авалт болно гэхээр зузаан авцсгүй очсон чи ямар ч халаалтгүй тийм байшин байсан. Тэгээд нөгөө киноны зураг авалт чинь албаар нэг юм хүүтэн чигтэй уур ингэж цацаад тэгээ айгүй чигтэй хүүтэн байсан болохоор би эхний өдрөө маш их даарсан. Хоёр дахь өдрөөс нь эхлээд би гүйлгэж эхэлсэн. Тэгээд тэр гүйлгэж байгаагаа болохоор би зөвхөн нөгөө сүүтэй копо уснаас болчлоо гэж бодсон байхгүй. Яг тэгэхээр нөгөө малын гаралтай сүү өргөлөхээр лактоз боловсруулах чадваргүй хүмүүс гидсэн дүүрээд эсвэл нөгөө гүйлгэх тийм гүйлгээд идэх штеп ер нь бол тийм болохоор би сүүтэй копоноос болчлоо гэж бодоодсэн. Тэгсэн чинь тэр нь тийм биш байсан. Тэгээд коронавирус авцсан лээсэн мэлээ л дээ. Тэгээд коронавирус чинь болохоор ханиад чиг шин ерөнхийдөө шинж тэмдгүүдэд илэрдэг ч гэсэн хүний ер нь бараг л бүхэл эрхтнийг цочроодог. Ялангуяа хоол боловсруулах эрхтнийг бас цочроод юм байлээ. Тэгэхээр ходоо тэмраад гүйлгсэн 3 өдөр гүйлгсэн байгаа. Тэгээд би зураг авалтаа 3 өдрөө дуусчаад бас тэр зураг авалтыг чинь өдрүүдээр нь бас ганц 2 пив уугаад амаа гэртээ харчаад тамхи татах, архи уух, секс их энэ бол хүний амьдралд байх ёстой бүх юм. Тэгээд пивнаас тэгээ бас бэлэн гомын идээд тэгээ бэлэн гомын пив 2-оос болоод гүйлгээд байгаа юм болов уу гэж би бодоодсэн байхгүй. Тэгсэн чинь харин үгүй байсан байлээ. Тэгэл зураг авалт дуусаад би нэг өдөр бас нэг гişил дарсуусан. Чи арх уудсан байна. Гэртээ арьж амар. Тэгээд маргааш нь мааш нь эхлээд ханиалгаж эхэлсэн. Тэгээд ерөнхийдөө ханиад түрхээр бол ингээл хамар вирусын хэрнэл ихэнх ханиад ч вирусын гаралтай байдаг шүү дээ. Тэгэл хамарнаас ингээл нулимс ингэж гойж можол хамарнаас одоо шингэн ус гойжол найталгаал эхэлдэг штеп. Тэгээд миний шинж тэмдэг болохоор ерөөс тийм байгаагүй. Ерөөсөө тийм вирусын гаралтай ханиад чиг тийм шинж тэмдэг биш. Зөвхөн амар их ядраал гүйлгээл 3 өдөр гүйлгээл зогссон. Тэгэл айгүй их ядраал нойр хүрээд байгаа мөртлөө нэг унтаж чадахгүй.
Тэгээд толгой жоохон өвдөгчээсэн аа болцсон. Тэгээд маш их хураа ханиалгачихсан. Амьсгалахаар л ханиалгаал тэгээд амьсгал тавьчтаадсэн. Тэгээд амьсгал тавьчтаад сүүл рүүгээ ингээд цээжээр хөндөрлөд идэм бэлээ. Би өмнө нь ерөөсө хатгаа антер тусаж байгаагүй болохоор хатгааны шинж тэмдгийг мэдэхгүй. Гэхдээ ер нь бол хатгааны шинж тэмдэг гэж ер нь бол дараа нь уншаад ойлгосон. Яагаад тэгэхээр ингээд цээжээр хөндөрлөд ахаар чинь уушиг өвдөл тэгэл хатгаа тусгаар дэгдэг юм шүү дээ. Тэгээд байжсэн чинь яг зураг авалт дуусны дараа 4 дахь өдөр над руу нөгөө зураг авалтын продакшнаас имэйл ирээд зураг авалтанд байсан яг гол дүрийн жүжигчид тэгээд арын албаныхныг продакшнаас төлбөрийг нь төлөөд PCR-ын шинжилгээнд дахин хамруулахаар болж байна. Хувийн эмнэлэг дээр хувийн лабораторид шинжилгээг нөхөр боллоо. Яагаад тэгэхээр зураг авалтын үеэр вирустэй хүн байсан байна гэдэг, коронавирустэй хүн байсан байна гэдэг. Тэгэнгүүт нь л за тэгвэл би ялчгүй тусцсан юм байна гэж ойлгож байгаа юм чинь. Тэгэл очиод маргааш өглөө нь очиод шинжилгээ өгөөл нөгөө төр өглөө нь хариугаа авсан чинь позитив гэсэн байсан. Тэгэнгүүт позитив гэсэн хариугаа авангууд шууд би тэр шинж тэмдэг эхэлснээс их ахуулаад уулзсан бүх хүмүүсүүд рүүгээ найз нөхдүүд рүүгээ мэдэгдэж хэлсэн. Тэгээд энэ бол эргэн хүний үүрэг. Энэ бол чи найз нөхдөө хамгаалж जैन, чи найз нөхдийнхөө гэр бүлийг хамгаалж जैन гэсэн үг. Чи бүх үнэн цагаанаар ерөөсөө нууж хичээд ах юм байхгүй юм чинь зүгээр л хүчин юм чинь. Тэгэхээр хүчин хийлж ирдгүү хийсч ирдэг гэж ярьдаг шүү дээ монголчууд. Тийм болохоор чи бүх уулзсан хүмүүстэй хийлж ярьж сэрэмжлүүлэх хэрэгтэй, шинжилгээ өгөхийг асуух хэрэгтэй, шинж тэмдэг гарвал яаралтай эмч нарт холбогдохыг асуух хэрэгтэй. Тэгээ би яг энэ заавар зөвлөмжийн дагуу бүгднэрүү хэлж тэгээд би гэрээсээ гаралгүй 14 хоног байсан байгаа. Яаж эмчилсэн бэ гэхээр би бодохноо ингээд хувийн лабораторич гэсэн цаашаага улсын улс руугаа ингээл улсын авторити гэдгийг үгдүүлээ. Тийм төрийн албаныхан руугаа хилээл намайг 20-нд морьнд оруулаад одоо тандал шинжилгээ явуулаад уулцсан хүмүүсийг нь тодруулаад сэрхэн болох юм баг гэж бодохгүй юу? Өнгөрт байж ах та. Тэгсэн чинь ерөөсөө тийм болоо хинч намайг ярьж чалгаагүй, ямар ч заавар зөвлөгөө өгөөгүй. Тийм болохоор би ерөнхийдөө интернетээр угаасаа л англи хэлтэй юм чи англи хэл дээр уншаал. Угаасаа вирус гэдэг юм чинь вирусын гаралтай ханиадыг чинь ер нь эмчилгээ одоохондоо байдгүй юм байна. Тийм болохоор ерөөсөө л хүн өөрийнхөө дархлааг дэмжээл дархлаагаар ядгах юм байна гэдгийг ойлгосон байсан. Тийм болохоор би угаасаа удаг байсан мультивитамин өдөр болгон зүгээр л доосороо угаал хураа ханиалгахаа эсрэг харин хураа ханиалгах намжах юм л уусан. Угаасаа байсан шинж тэмдэг маань тийм байсан юм чинь. Тийм. Тэгэл 14 за 3-7 хоногт ерөнхийдөө ханиалгах байхгүй болсон. 2-7 хоногт бол 2-7 хоног яг ханиалгаал. Тэгээд 3-7 хоногоос эхлээд багасаар ер нь 3-7 хоногийн төгсгөл гэхэд ерөөсөө ханиалгах болцсон. Тийм. Гэхдээ энэ нөгөө цээжээр хөндөрлөх ингээд заримдаа ингээд амьсгал тавьчтаад байгаа мэдрэмж нь тэрнээс хойш 3 сарын турш ер нь бол үргэлжилсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн яриад байгаа тий уушгий чинь маш их гэмтээдэг гэдэг бол маш үнэн юм байна. Би өөрийнхөө биеэр бол мэдэрсэн. Одоо ингээд Германд ирснээс хойш би бол гой цэвэр агаартай газар байгаа. Тэгээ ирснээс хойш бол ерөөсөө тэгж цээжээр тавьчдах юм мэдрэмж төрөөгүй. Тэгэхээр би бол харин азтай хөнгөн туссан гэж өөрийгөө бодож байгаа. Харин хүнд тусдаг хүмүүс байгаа. Тийм болохоор та ингээ тий одоо би над шиг залуу хүмүүс бол ингээд өөрийнхөө дархлаагаар идэгрээд одоо даван гарч чадна. Гэвч энэ хүчнийг даван гарч чадахгүй зөндөө хүмүүс байгаа. Янз бүрийн тий хүчтэй, суур хүчтэй хүмүүс байгаа. Эсвэл одоо 50-аас дээш насныханд маш их хүн дээр тусч байгаа. Тийм болохоор та өөрөө яг ганц биш ганцаараа амьдэрдэг ч гэсэн тий аав ээжээ бод эсвэл найз нөхдийнхээ аав ээжийг бодоод яг ингээ хууль дүрмийнхаа дагуу карантинда байгаад хамгийн гол нь вакцина илгээч гэж би хүмүүсээс асуух гэсэн юм аа.
Монголд вакцинжуулалтыг эсэргүүцэж байгаа маш их хүмүүс байсан. Би фэйсбүүкээр хараад бүр шок. Үнэн шок. Юу вэ? Яагаад вакциныг эсэргүүцээд байгаа юм? Вакцин гэдэг бол те буруу юм гэдэг угаасаа толгой нөгөө угаагдсан хүмүүс байдаг штэ. Одоо нэм вирус бактери бол байдаг л зүйл. Тэгэл энэ бол хүн дархлаагаараа даван гарах л ёстой. Чадахгүй хүмүүс нь тэгэл өөх гэсэн бодолтой хүмүүс л байдаг. Гэхдээ яагаад тийм бодолтой байх нь чи 21-р зуун шүү дээ. Яг нь тийм байлаа гэж удаа та өөрийнхөө хүүхдийг вакцин хийхгүй өөрийнхөө хүүхдийг хүчлүүлмээр байгаа бол окей. Гэтэл танаа хүүхд чинь өөр хүмүүсийг очиод хүчлүүлнэ шүү дээ. Өөр хайлын хүүхдүүдийг очиод хүчлүүлнэ шүү дээ. Яагаад тэрийг ерөөсө боддгоо юм бэ гэдгийг би ерөөсө гайхаад бүр үнэн шок. Тэгсэн чинь дахиад тэр Монголд байгаа веганууд, цагаан хоолтнууд энэ вирус чинь одоо вакциныг бас эсэргүүцсэн айгүй их юмнууд явуулчихсан. Цагаан хоолтнуудын толгой нь бас эргэцсэн юм ааш юм би. Би бүр үнэн шок. Тийм болохоор хүмүүсээ бити хуваа хичээж амьдраач ээ. Энэ ертөнцид та ганцаараа амьдрахгүй хүн гэдэг чинь нийгмийн амьтан. Тийм болохоор сүргийн дархлаагаа одоо бий болгохын тулд хүн болгон вакцина хийлгээрэй гэж хэлэх гэсэн юм аа. Тэгээд Хятад улсынх байна уу, Орос улсынх байна уу, Англих байна уу, Америкийнх байна уу энэ үнэхээр л олон улсад баталгаажуулсан вакцин бол хийлгээд эртхэн шиг бизнесээ сургуулаа ажлаа эхлүүлээд амьдрал хэвэн болж байвал бид бүхэнд л ачтай тустай үстэй. Тийм болохоор бүгдээрээ вакцина хийлгээрэй. Тэгээд та хэрвээ тусах юм бол айц хандрах зүйл ерөөсөө байхгүй. Эмчийнхаа хэлсэн, эмчийнхаа заавраар байгаарай. Тэгээд өөрийгөө сайн тусгаарлаарай. Дархлаагаа сайн бодоорой гэж хэлэх гэсэн юм аа. За тэгээд жоохон амар зарим нэг нийгмийн бүлэг хүмүүсээ жоохон тавгүй үг хэлчихлээ. Гэхдээ эн чинь вакцин гэдэг бол хүн төрөлхтний номер 1 шинжлэх ухааны ололт шүү дээ. Энэ чинь хичнээн олон хүмүүсийн амийг аварсан бэлээ. Хэрвээ вакцин гэдэг зүйлийг хүмүүс шинжлэх ухаанч бүтээгээгүй байсан бол хичнээн олон хүн тахлаар нас барах байсан бэлээ гэдгийг бодоод үзээч. Тийм болохоор хүмүүсээ залуучуудаа вакциндаа хамрагдаарай. Ялангуяа яг залуу үеийнхэн бол маш сайн мэдлэг мэдээлэлтэй болохоор вакцинжуулалтанд орцсон байлээ. Ялангуяа Улаанбаатар хотод баг ивлээ 80-90% байгаа ч гэсэн хөдөө орон нутгийнхан бол бүр толгой нь угаагдсан бас зарим нэг хүмүүс байлаа. Миний ойр дотныхонд ч байгаа баг туршил тэмбэгнэлээ. Тэгэл туршилтанд нь ордог л ахтаа антер гэд бүр айгүй тийм эсэргүүцсэн байдалтай хүмүүс байсан. Тийм болохоор энэ өвчин чинь амар өвчин шүү. Тэгээд Унгар улсад л гэхэд 2 монгол иргэн нас барсан байгаа. Зөвхөн энэ өвчнөөс болоод. Тийм болохоор та бүхэн вакциндаа хамрагдаарай. Тэгээд эрүүл мэндэ бодоорой. Хэрвээ миний контент таалагдсан бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Subscribe-ны хажуудалд хонхны зураг байгаа. Хонхны зургийг дарах юм бол миний дараагийн оруулсан мэдээллүүд танд notification хэлбэрээр очих байгаа шүү. За тэгээд дараагийнхаа контентоор уулзцгаая. Баяртай.